талбан жигтэн намраасаа аюулгүй эссэн энх том 242 авлаа. 44 гээд л өгчөөр. Авлаа. За миний бие цагдаагийн байгууллагад 2005 оны 11 сард дэд ахлах цолтоогоор анхны гараага хан улдуугийн замын цагдаагаас эхэлсэн. 2010 онд хамгаалтын хэлцэд цагдаа зохицуулагчаар томилогдсон ажиллаж байгаад 2013 онд цагдаагийн тэслэг цолоор шагнагдаж авцарын бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан. 2 онд хамгаалтын хэлцэдээ ахлах зохицуулагч болж дэвшин томилогдож хамгаалтын хэлцэдээ ажиллаж байсан. За тэгээд 2024 онд мотоциклтай хамгаалтын тасаг хамгаалтын хэлцэд шинээр үүсгэн байгуулагдаж тэгээд 2025 он мотоциклтай хамгаалтын тасгаар тасгийн дараагаар бас мөн адил дэвшин томилогдсон. Тэргийн байнгын тэтгэвэр гавьяаныхаа амралтанд гарч байгаад нь хамгаалтын хэлтсээ мотоциклтай хамгаалтын тасгийн дараа хушууч амарснадаа цаашдын ажилд нь гэр бүлд нь эрүүл их сайн сайхан бүхнийг хэлцээ хамт олон болоо хувийн зүгөөсөө хүсэж байна. За та ингээд одоо өнөөдөр цэргийн байнгын тэтгэврт гарч ин танд ингээд яг одоо төрж байгаа сэтгэл юу байна? За зөндөл зүйл байна л да. Энэ хугацаанд 20 жилийн хугацаанд бас ямар нэг зөрчил дутагдал алдаа энэ гаргалгууд яг 20 жилийн хугацааны одоо ажилласан юм бол нэг зовс орж ирж байна. Тэгээ маш сэтгэл бол өндөр байна. Хамгийн сүүлчийн алтан гараа гэж бодохоор бас нэг тийм бас нэг юм сэтгэл нэг тийм нэг тэгээд өвгөр хэлмээр энэ үгээр тайлбарлахгүй нэг тийм байна л да. За ингээд та цааш цагдаагийн байгууллагад орж ажиллаж байгаа шинээр томилогдож байгаа албаа хэвээр болно. Цагдаагийн байгууллагад үрдэн ажиллаж байгаа хамт олонтой хамтаж сэтгэлийнхээ үг хэлнэ. За нийт хамт олонтойгоо 20 жилийн өнгөрөөсөн бас та бүхнээс суралцах тэ та бүхнээс зөв заавар зөвлөгөө маш их зүйлийг та бүхнээс сурсан. Тэгээд та бүхэнд ажлын амжилт амьдралд нэрүүлэх сайн сайхны хүсээрөөе. За залуу одоо шинэ орж байгаа алд багштай аливаа зүйлийн нөгөө мэдлэг 60%, сэтгэл нь 40% гэж би өөрөө хувьдаа боддог. Тэгээд аливаа зүйл сэтгэлээрээ хандаж одоо яг энэ алдандаа хоёргүй сэтгэлээр тууштай ажиллах юм бол бас амжилтанд хүрэх бүрэн боломжтой. Дүүнэртэй бол одоо шинэ залуу албаагчтай бол ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээд хамгийн гол нь тууштай, сэтгэлтэй, зүтгэлтэй байгаарай л гэж захимаар. жигтэн намраасаа аюулгүй эссэн энх том жаргалтай байгаасаа